Сайн байцгаана уу? Ээжийн болон үзэж байгаа та бүхэнд энэ хорон мөчийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ өөртөө хэрхэн яаж харилцах вэ гэдэг талаарх зөвлөгөө өгье гэж бодлоо. За, хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Хүн болгоны дотор бяцхан хүүхэд байдаг гэд. Тэр бол яг өнөө таны дотор ч гэсэн бяцхан охин байгаа гэсэн. Тэгэхээр тэр хүмүүстэйгээ харилцаж сурснаар та бүхэн өөрийгөө нээж илрүүлэх, өөрийнхөө авьяас чадвар, өөрийгөө юун дуртай, юун дургүйгээ бүрэн мэдрэх боломжтой. Тэр хүүхдүүдтэй та мартцсан тэрийг юусоо тоодгүй байж болно. Гэхдээ одооноос та бүхэн тэр хүүхдүүдтэйгээ харилцаад үзээрэй. Өөрийн дотор байгаа бяцхан биетэйгээ харилцаад үзээрэй. За, тэр хүүхдүүдтэйгээ хэрхэн яаж харилцах вэ гэх юм бол эхлээд амьсгалын засал хийж болно. Амьсгалын засал хийж тархиа ингэж ажиллахгүй унтраадснаар та өөрийнхөө дотоод хүүхдтэйгээ харилцах боломжтой болж өгдөг. За, амьсгалын заслыг хэрхэн яаж хийх вэ гэх юм бол дээд цэг сууж агаад хэвлийн гүнээсээ гүнзгий амьсгал хамраараа аваад хамраараа буцааж гаргана. За, гэхдээ амьсгалаа авахдаа яг би хамгийн багаар юм бол 1-6 тоолъё. 6 тооллоо амьсгалаа түгчтэй бас 6 тоолно. Тэгээд амьсгалаа гаргахдаа яг 6 тоолоод амьсгалаа буцаа гаргана гэсэн үг. За, хэрхэн яаж хийх вэ? Та бүхэн надтай хамт хийгээд үзээрэй. За, амьсгалаа авлаа. 1 2 3 4 5 6 түгчлээ. 1 2 3 4 5 6 гаргалаа. 1 2 3 4 5 6. За, ийм байгаар хийнэ гэсэн үг. Амьсгал авахдаа 6, амьсгалаа төгслөө 6, амьсгалаа яг гаргахдаа 6. Яг та авсан амьсгалаа яг тэр хэмжээгээр авсан амьсгалаа тэр хэмжээгээр нь яг ижил хэмжээгээр нь буцаага гаргадаг. Гарах нь хамгийн зөв амьсгал байгаа шүү. За, ингээ яхаа 6-аас 1-6 хүртэл тоолж болно. Энийг бас ахиулж болно 9 8 10 ч юм уу тий. Ингээ ахиулаад амьсгалаа гол нь амьсгалаа аваад гаргалаа. Тэнгүү таны бие тайвшрангууд таны тархит нь амарна. Энэ үед та өөрөөсөө асуулт асуугаарай. Тэ? Асуух хүссэн асуултаа асуугууд хамгийн түрүүлж танд нэг 30-40 секунд маш хурд нэг бодол орж ирнэ. Тэр бодол чинь таны дотоод бие буюу таны тэр зүн совин дотоод хүүхдэн даалт ухамсарт нь тантай харилцаж байна гэсэн үг. Хамгийн ихний бодол зөв байдаг гэдэг чинь маш хүнэн шүү. 40 секундаас хойш том бол таны тархитын ажиллаж эхэлдэг. Нөгөө асуултаа боловсруулаад логик дараалттай танд хариулт өгдөг. Тэгэхээр хамгийн түрүүлж амьсгалаа аваад гаргалаа. Хамгийн ихэнд асуулт асуулаа. Хамгийн түрүүлж орж ирсэн тэр бодлол хамгийн зөв шүү. Та өөртөө ингэж харилцаж болно. Яг нь сайжрах тусмаа та улам сайн өөртөө харилцдаг болно. За, ингэж амьсгалын засал хийснээр та өөртөө харилцаж эхэлж болно. За, дараагийн засал юу гэх юм бол та бос зогсож байгаад өөрөөсөө асуулт асууж болно. За, жишээ нь яах вэ гэвэл би та бүхэнд одоо харуулъя. Мэдээд зогсож байгаад гүнзгий амьсгал аваад гаргана. Тэгээд өөрөөсөө асуулт асууна. Асуултаа асуугууд танд биетэй ингэж хөдөлж энергиэрээ танд хариулт өгөх болно. Үүнийг та бүхэн ажиглаарай. За, жишээ нь асуултаа гэхэд хүний бие янз бүр хөдлөн л доо. Урагшаа хөдөлж ивэл зөв ч юм уу тий, хоошоо зөвлөж ивэл буруу. Нар зөв ингээ эргэжээвэл зөв, нар буруу эргэжээл үгүй тий. Тийм үгүй гэдэг хариултыг та бүхэн аваад өөртөө харилцаж болох нэ. За, би та бүхэндээ үзүүлье. За, ингээ босож зогслоо. За, эхлээд гүнзгий амьсгаа чишний хав хэвлийн үнээсээ амьсгалаа гаргалаа. За, өөрөөсөө асуулт. Би бол эмэгтэй. За, та бүхэн сайн харсан баг. Би ч гэсэн бас өөрөө мэдэрлээ. Би бол эмэгтэй. Би эмэгтэй үнэн болохоор урагшаа тийм гэж. За, одоо би танаас дахиад асуулт. Би бол эрэгтэй. Харсан баг тий, хоошоо ингээд худал. Миний хувьд болохоор тийм ихээр урагшаа, үгүй ихээр хоошоо байхгүй. Ингээд та бүхэн өөрөөсөө асуулт асууж болно. Үүнийг бүх зүйлд ашиглаж болно. Өөрөө тий асуухыг хүссэн асуулт, би ийм ажил хийж болох уугүй юу? Миний биеийн тэнд өвчтэй байгаа юу? Тий бүр хорт хавдрыг хүртэл асууж болно. Миний бие тий хорт хавдартай юу үгүй юу гэд. Таны биетэй танд өөртөө ингэж хариултыг гэж хөдөлгөөнөөр хэлбэлцлэр танд хариулж чадна гэсэн үг байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань өөртөө хамгийн амархан арга гэх юм бол амьсгалын засал аваад бодлоо ажиглал.
Тэ хамгийн түрүүлж удирсан бодолцоо. Хоёр дахь арга нь болохоор босод зогсож байгаад энд юус хөл хөдлөхгүй байгаа. Босод зогсож байгаад өөрөөсөө амьсгалаа аваа гаргаад өөрөөсөө асуулцсан. Тэнгүү таны биетэй нь өөрийнхөө хэлтэлцлээр энергээр танд хариултыг өгнө гэсэн үг байна. За ийм амархан аргыг та бүхэн минь туршаад үзээрэй. Магадгүй өөрийнхөө яаж хөдлөд байгаа мэдэхгүй бол бичлэг хийгээд тэгээд асуултынхаа хариултыг авч болох байгаа шүү. За ингээд та бүхэн өөртөө хамгийн амархан аргаар ингэж өөртөө харилцаж болох нь шүү. Мөн бас дүүжингийн арга гэд пендулумын арга гэд бас тэгж харилцаж болох байгаа. Энийг би та бүхний хүсчихвэл дараа бичлэгээр оруулж өгөх болно. За өнөөдрийн дугаар маань ингээд дуслаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.